Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн 3 дахь удаагийн чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 9-10-ны өдөр төрийн ордонд зохион байгуулахаар товлолоо. Нийт шүүгчийн чуулганыг 2 жил тутам зохион байгуулдаг. Энэхүү чуулганаар шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгүй болгох, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар хэлэлцдэг юм байна. Энэ удаагийн ер нь бол одоо нийт шүүгчдийн чуулганаар хэлцэх асуудлын дараалт бол хууль засны шүүхийн тухай хууль засны дагуу хэрэг нэхэмжил гомдол хүсэлтийг хуваарлах, шүүгчид хэргийг санамсаргүй тохиолдсон байдлаар хуваарлах нийтлэг журмыг бол батлах ийм одоо үндсэн одоо чиг үүрэгтэй байдаг нийт шүүгчдийн чуулган. Тэгээ энэ одоо агуулгаар бол энэ удаагийн чуулганд энэ нийтлэг журмын ямар онцлог зохицуултууд энд орж иж шүүгч нараар хилцэгдэх вэ гэдэг асуудал бол одоо мөн хилцэгдээд шүүгч нар одоо түрүүчээсээ шүүхүүд саналаа өгөөд одоогийн байдлаар бол нийт 65 шүүх, за 35 санал бол ирүүлээд ингээд одоо энэ саналыг бол нэгтгээд ажлын хэсэг бол мөн одоо ялгаагүй нийтлэг журмыг батлах талаар дэд ажлын хэсэг бол гараад ажиллаж байна. Захим шүүх 2 тэг цөм хөтөлбөртэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем шинжлэгдэж байна. Үүнтэй холбогдуулан шин томилогдсон шүүгчид хэрэг хуваарлах ажиллагаа, шүүх бүрэлдэхүүнийг програм хангамж ашиглан хуваарлах технологи шинээр нэвтрэх юм а. Тиймээс зохицуулах шаардлагатай зүйлсийг нийтлэг журамд тусгах, мөн хэргийг дахин хуваарлах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг боловсронгүй болгох хэрэгцээ шаардлага гарч байгааг шүүгч нар онцолж байлаа. Эрхэм үзэгч та шүүхийн цаг нэвтрүүлгийн 4 дахь дугаарыг хүлээн авч үзлээ. За энэ дугаартаа бид 2025 оны эхний хагас жилийн шүүхийн статистик мэдээлэл, за мөн одоо 2026 оны төсвийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналтай холбогдох одоо үр дүнгийн мэдээлэл, мөн тун удахгүй болох нийт шүүгчийн 3 дугаар чуулганы талаарх мэдээллийг хүргэлээ. Энэ удаагийн дугаарыг бид улсын дээд шүүхийн шинэ байрнаас бэлтгэсэн юм а.